Сайкигийн гамшигт өдрөөд парт 3 орлоо. Шинэ жил болоод аав ээж нь хамт тэмдэглэх гэсэн байдгүй. Өмнөх удаагийн шинэ жилээр балааг нь авсан болохоор энэ удаад ганцаараа өнгөрөхөөр тоглоомын талбайд ирлээ. Тэр хооронд том уруулт хүргэлтийн тортой хүнтэй мөргөлдөө дунгаачин. Төл гисэн өдрийн цалингаас нь ч үнэтэй. Шинэ жилээр ажил хийсэн дээрээ мөнгө ч болдгоо нас. Мөн Нэндод л зарж байгаа юм. Нэндо тортоо аваад Сайкиг их рүү явахаар болноо. Зандаа Кайдотой таарад хоёулаа явахаар боллоо. Тэгсэн Кокомитэй таарчин. Данч Кокоми ахтайгаа. Кокомиг хамгаалж ийн гэж тэнгисэж байгаад өөрийгөө бариад өгчин. Энэ боломжийг ашиглаад манай хэд яваад өгөлгүй л яах вэ? Сайкич за одоо болсон байлгүйгээд гэртээ ирсэн. Бэжилгүй л яах вэ? Ингээд шинэ жилийг ганцаараа өнгөрөөх нь бүтлгүүтлээ. Мэри Крисмас. Маргааш нь арай гэж ганцаараа телевиз үзчихсэн. Саят нь нэвтрүүлэгт Нэндо орж ийна. Нани шитэн нэ? Асуултанд хариулах цаг нь ирсэн. Алгасъя гэж авсан. Нани шитэн нэ? Алгасч болохгүй болохоор найстайгаа ярихаар Кайда руу залгаваа. Тэгснэ хариултуудыг уншаад хэлдэг. Нани шитэн нэ? Даанч унших гэсээр идэл хугацаанд дуусчихнаа. Бүтггүй. Суугаа солтол сайко. Дахиад солтол нүдний шилт. Дахиад солтол хайроо. Гэж явсаар телевизээс тухтаа үзэлгүй Сайкиг нэг өдөр өнгөрлөө. Нөгөө шалгчин Сайкигаас дахиад өхөнтэй нөлөөлөд өгсөн л явж гин. Азар Кайдо ирээд шалгийг хамт бэлтгэлд нь явуулнаа. Тэгсэн нөгөө талд нь шалгийн сайн охин нь байж шүү. Одоо л найрах цаг гээл теннис тоглосон. Тоглож чадахгүй болохоор сүнс дуудаад алж өгнө. Даанч нөгөө охин нь яваад өгдөг. Яасан гэсэн ууг нь бол шалигт өөрт нь талтай байсан билээ. Тэгсэн гинтл сайн лаг залуу болчхоор нь сонирхоо болоод явсан байжээ. Сайки нэг амтны газар олсон эмэгтэй хүмүүс зориулсан гэж юм. Юу гэж л бууж өгөх үү? Эмэгтэй болоод орно шүү дээ. Тэгсэн нөгөө хэд чинь бас ирсэн байждаг. Адилхан форумтан болохоор нэг сургууль гэдгийг мэдээд хамт зочдөг. Идж байгааг нь хараад баригчлаа гэж айлаа штт. Нөгөө хэд чинь баахан хайрын эмэржсэн гинтл Кокомиг эмэгтэй Сайкиг жинхэнэ Сайки гэж төсөөлөд сэтгэлээ илчлээ гэж авдیں۔ Сайки бас иччихнэ. Хэлхээс нөгөө нь угаалгын өрөө орлоо гэд явах гэж яагаад хамаг юм онгоцно. Мэдээж дээр нь Сайки гэд бичсэн байгаа штэ. Одоо л яг баригчлаа гэсэн. Сайкигийн дүүн юм уу гэж авсан. Энэ хооронд нүдний шилт бүх амттны нийтэд тусгажээ. Өнөөдөр аав ээжийнх нь хормын ой болон анх танилцсан өдөр. Энэ өдөр заавал түүхэн ярьж өгд юм байл та. Сонсож залхсан Сайки унтаад өгнө. Өглөөс ирсэн. Иргэн тойрноо сайн хартал Нэндо явж гинэ. Баярлал очтол Нэндогийн аав нэжээ. Ээжийг нь арих гээд ижин. Энэ бол Сайкиг төрхөөс ч юм нь аав ээжийнх нь анх танилцсан өдөр. 20 жилийн өнгөрсөнд ирчиж. Ээжийг нэг хулгайн хороогоод байж хат нь аав нэрж аваад танилцаад гэрлэх ёстой байсан ч нөгөө хулгайны Сайки зогсооцсон болохоор аав ээж нь зөрөөд яваад өгнө. За тэгээд алдаагаа засах гэж бөө юм болно шүү дээ. Хулгайнаар дахиад хороогоод үжэтэл аав нэрж авардгүй. Энэ чигээрээ ивэл 20 жилийн дараа энэ бол Нэндо гэсэн. За арай гэж аргалаад ирээдүрөө бустал. Нөгөө шалиг. Энэ ертөнцид Куски эрдэмтний бүтээсэн машин дэлхийн дайныг эхлүүлжээ. Очоод уулзна гэсэн шалиг чи сүнс штэ гэж авдیں۔ Очоод уулзсан ах нь бүр баярлаад бүх болсон юмыг таачдیں бүр амар. За тэгээд яагаад дайн болсон бэ гэсэн дүүгээ аврахаар цаг хугацааны машин бүтээсэн буцад ус түүнийг нь авах гээд дайн эхэлсэн байна. За тэгсэн Сайки яжахт нь өнгөрсөнд ирээдүрөө буцаад буцаж өнгөрсөндөө ирэхдээ ягаад ч юм 2 цагийн ирээдүйд очдог байж таарад. Ягаад ч юм анх ирсэн өрөөгөө буцаж чаддаггүй. Азар ахынхаа бүтээсэн цаг хугацааны машинаар нь 1 хоногийн өмнө ирээд одоо Сайкигийн хувьд 1 хоногийн өмнө чинь 20 жилийн өмнөх болохоор өнгөрсөнд очиод юу ч хэлгүй өөрийнхөө жинхэнэ цаг үедээ ирдэг. Энэ удаад ээж аваахаа яриг сонсоогүй болохоор ийм юм болчлоо гэж удаад дурамчхан байсан ч сонссон байдаг юм. Гэтэл жинхэнэ шалтгаан нь Сайкийн төхөөрөмж нь гэмтэлтэй байжээ. Нэг өдөр манай хулгайнд зодооны урилга ирсэн биш үү? Амхандаа аргалах гэсэн ч зодтолтоосор арга байсангүй. Зүгээр тоохгүй өнгөрчихгүй. Тэр дунд нь хайрын захиа ас байна. Уурлаач байгаа юм уу, догдлооч байгаа юм уу? Бүр хормын хөв зөмсөд хүүхдийн нэрийг хүртэл бодцсон. Найз нь сургуулаас агарч магадгүй гэсэн л явж гин. Мэдээж нөгөө захиа нь удлаа. Ингээд хулгайнаа төгсөх гэсэн арын өөрөө зодоо эхлүүлдэг нь болжээ. Сайки дандаа адилхан хувц өмсөд байсан ээж нь өрөвцөндөө хувц сойж өгдөг гэж л дээ.
Даанч хэтэрхий гялцал болохоор өөртөө хувц авахар юмнаа. Тэгсэн нөгөө Нендо Кайдо хоёр байж лэн. Кокомитэй тараад манай гурав хувц сонгож өгөхөр олноо. Кайдогийн сонгосон хувц. Нендогийнх дотор байгаа болохоор өмсөд гараад ир гэж ийн. Арайчтэй. Яаж өмсөөлөх вэ? Сайки хувц сонгож өгөөд тэрийг нь авдаг. За тэгээд энэ гурваас арай гэж мултраад харих гэсэн Сайки өөртөө хувц авахаа мартаад гараад ирсэн байдаг юм. Нэг өдөр Сайкогийн хичээлийн материал нь хүргээд өггээд Сайкиг явуулж л дээ. Нөгөө гуравч дагаал явж гин. Тэгсэн гэрт нь орохоор боллоо шүү. Сайкоч гэрээрээ өнгөрөөл энэ тентх юма танилцуулаад явж исэн аарай. Ийм хөшөөнүүд хаасайг л байдэн штэ гэж ин. Кайдо болохоор хөшөөг нь хөдөлдөг гэд баярлаад байсан. Зүгээр л нэг хөшөө гэдгийг сонсоод сэтгэлээр унцнаа. Нендо бүр гэрлүүгээ ортлоо ямар хол юм бэ? Өдөр болгон хэцүү байдаг бах та. Гэрлээ нь ороод зурагнуудаа танилцуултал. Яаж юм 2 тэрбум yen хүрдийн гэсэн булаагаад авчнаа. Ямар харамч юм бэ? Хөөрхий Сайко бууж өгөхгүй гэсэндээ тэжмэл амтнаа аваад ирвэ. Тэр нь бар. Арын болохоор жоохон том урнаас ямар ялгаа байна л гэж байна. Өөрлөө дайрдаг хэрнээ Нендод бүр эрхэлж өгнө. За тэгсэн харих цаг болоод манай хэд ч яваад өгнө. Хөөрхий Сайко. Дараа нь манай эдийг хүчээр гэртээ аваадсан бүр парк ирсэн бэ шүү. Өрөөний чимэглэх нэ. Нендо парк орж үзээгүй болохоор чи сайн хөвжлөж авдаа. Манай хэд ч за ямар ч юм болсон сонирхгүй дүрсгэрээ алмаарч болохгүй шүү гэсэн бүгдд нь зориулсан мотоцикл, хөдөлтөх хөшөө, амттан гээл. Өдрийг ч хөвжөлтэй өнгөрөөж цагт зориотож явах гэсэн Нендо байдгүй. Тэгсэн хөөрхий Нендо. Ойр дороогүй их цас орж, ажилч, сургуульч амархаар болвоо. Ганцаараа сайхан амрыг гисэн Нендо Кайдо хоёр тоглоёгэд хүрээд ирж. Явахгүй гэсэн ч Нендогийн үхлийг зөгнөөд хамт хүрээд ирнэ. Иргэн тойрондох аюултай гэснийг нь холдуулаад цасан хүн хийчлээ. Нөгөө хоёр ч бас цасан хүнээ хийж дуусаад за одоо нөгөөхөө хий гэж шүү. Гинтл Нендо унаад өгөхөн тэрэ. Тэгсэн зүгээр л цастай өдөр сурвай хийж тоглох байжээ. 3 дугаар ангийнхнээ төгсөлтийн өдөр болоод төгсөх сурагчдаг зориулж 2 дугаар ангийн төлөөлөгч сурагчаар Кайдо гарч үг хэлэхээр болвоо. Амар баярлаа энтергээл тэгжснэ гинтл энэ хүүхдийг дурдснаа нөгөө ертөнцөөс ирсэн гарандаа их хүчтэй тэр болгоныг надад зааж өгсөнд баярлаа гэд бүр сүүдээ сүүд. Нөөх нөгөн синдромо төгссөн байгаа шүү дээ. Чиогийн анхны хайрч бас төгсөх гэж байгаа юм. Чио анх энэ сэмпайдаа сайн болоод сүүлдээ бүр сталктдаг болоод тэрийг мэдсэн муу яасан мөнгө гуйдаг болчих. Тэрийг энэ Чио үерхдэг гэж л боддог байсан юм байна. За бас Сайкигийн ганц мэддэг хулиган сэмпай нь бүр Токиогийн их сургуульд орохоор болчихжээ. За ингээд анх удаа сонсож байгаа сургуулийн дуугаа дуулаад төгсөлтийн өдөр өндөрлөлөө. Хичээлийн шинэ жил ирж шинэ 1-р ангийнхаа орж ирвэ. Тэр донд шар үстэй хөөхөн иржээ. Бас л өөрийгөө хамгийн хөөхөн гэж боддог. Гэтэл Нендо харж ирснаа Кокоми гүйцэхгүй юм биш дээ гэж авсан. Иргэн тойрныхан ч битгий хүн сахиусан тэнгэр хоёрыг харьцуулаад ээ гэдээ. Царайгаараач тэр хамт хоол идсэн ч тэр Кокоми л илүү байгаад хөөрхий шар үст. 4 сарын 1 Кайдоч бүх хүмүүсийг хуураад Нендод бүр Skytree-гээс лазер гардыг штэ гэд явж өгнө. Ингэж явсаар бүх хүний итгэлийг алдчихэ. Гэтэл гадаа Сайкигийн уншижсэн ном нь хийсэд агаар дээр тогтсон Кайдо харчнаа. Хэлсэн ч хин ч итгэхөө. Номоо хайгаад гарсан Нендо нөгөө лазерынхаа зургийг дарах гэж байгаад камера дээрээс нунгачна. Кайдог аварсан. Бас л хилээд хэнж тгсэнгүү. Сүүлдээ худлаа хэлэхгүй. Ядаж Нендот ч болтхай үннээ хэлье гэсэн. За нөгөө шар үст Кокомид ялагдаад байсан болохоор шарандаа сайн хүнийг нь найз залуу болгохоор шийднэ. Сайкиж зорилго нь мэдээд Кокомиг өөрөөсөө холдуулахаар шар үстийг Кокомигоос илүү хөөрхөн гэд хэлсэн биш. Жигнэсээ сайн болоо наачтیں۔ Удахгүй аав ээжийнхэн төрсөн өдөр болох гэд би бидээ төрсөн өдрийн бэлэг авахар болвоо. Аав нь мангар том чихмэл. Ээж нь болохоор фигуруудын тавих том шүүгээ авч өгөхөөр дэлгүүр ортол. Аавд нь мөнгө байдгүй. Байсан мөнгөөрөө фигур авчиж. Ээж нь авах гэсэн гэрт нь тавих газар эдгүй. Хоёулаа бууж өгөх нь гэсэн бэлгээ авцсан байдیں۔ Гэрт нь тавих газар байхгүй болохоор нэхмэлийн машина гэрлүүгээ явуулчих. Аав нь болохоор өөрөө ойж нийлүүлдэг чихмэл авах гэд бүх фигурээ зарсан байжээ. Гэр нүг нь ийм том зайтай. За мэдээж хоосон тавиур байлгаад яах вэ гэд тавиур дотор нь нөхрийнхөө фигурыг тавьжээ.
Сайки харж явтал гэрээсээ төөрсөн хамстер гэрт нь хүргээд өгөл гэж байна. Энэ хавьд гэр нь байхгүй бүргэдэд баригдаад хол нисчиж. Сайки гэрийг нь олох боломжгүй болсон. Азар ампут хараад тэгснээ болоогүй. Нөгөө хамстрыг чинь өдөөд би бол муур намайг таахгүй хинч байхгүй гэсэн хамстер царай муутай чамаар яадын гэж авсан. Үхэн дутчтэй. За тэгэл би чиний гэрийг чи мэднэ. Гэхдээ хөрөөж өгөхгүй гэсэн чинь чам шиг царайлаг өхөөртөн мурд зүгээр атаарах чийсэн гэсэн. За аль үгээс хүргэж өгье гэж авдیں۔ За тэгэл арай гэж гэрээ нь олоод очсон эзэн нь өөр хамстер авчиж. Ингээл жихнээсээ гудамжны хамстер олоод Сайки өрөвцөндөө анги руугаа авч явахаар боллоо. Ангиасаа тижээч хүн хайгаад хайрууд нэг өдөр тижээлгсэн шүнжин бэлтгэл хийлгээ 50 байлгасангүй. Дараа нь Кайдо төгтөл дүрд оруулаад хачин юм яриад айлгчиж. Тэгэд Чио төгтөл шүнжин хайрын яриад унтуулсангүй. Кокоми дөхөх гэсэн мууртаа гэд тулсангүй. Явж Нендо тижээсэн өмнө нь хамстер тижээд өгөөж таарад ингэж нэг эзэнтэй боллоо. Сайкигийн гэрт ахаас нь массажны сандал иржээ. Аав нь суусан тогон цохилчин. Тэгсэн көсөөд массаж хийж өгье гэсэн чулуу мөрөнд хөсчиж. Бариулахаар болоод 9 бусын аргаар үдсэн болдгүй. Энэ машин нөлөөлж байсан ч хангалттай биш ээ. Өөртөө массаж хийхээр аврах чулууг хуваагаад өөр дээрээ унгатал тэрийн хүн харчнаа. Буцаж ирээд сандал дээр нь суудсан чинь бас л тогон цохилчин. Гэхдээ мөрнийх нь хөшөл гарчиж. Ёстой гой олчлоо гэж савчж байгаад. Манай хэд жамралтаараа дугуйтаа илээ гэсэн чинь Сайко учир зүггүй шоолоод өөрөө болохоор том хөлөг онгоцоор далаагаар аялах юм гин. Тэгсэн Нендо хоо хамт явъя л та гэж авсан. Яг Кокомиг авчрал хэдэл байсан чамаагүй шууд явъя. Гэтэл Сайки явна гэх сургаар Кокомич зөвшөөрөөд бөөндөө явахаар боллоо. Гэтэл маргааш нь бүгд эзэнгүй арал дээр. За юу болсон бэ гэхээр Кайдо хөөрхий завин цуч чаддгүй юм байна. Тэгсэн Сайки ч бас адилхан байвал яах вэ? Би энэ модад хөвтчих оронд Кокоми төхөөрөмжийн санаандгүй авчиж. Тэрнээс нь болоод хөлөг онгоцон живээд нэг сэрсэн далайн гүнд. Шилжих гэсэн хүчээ удирдах чадахгүй бүр шаал хол жижигхэн арал дээр шилжээд ирчдэг. Эзэнгүй арал дээр 2 дахь хоног. Кайдо бүр тусламж ирэхээсээ өнгөрсөн. Удахгүй нэг наалж идэнэ гэсэн л явж байна. Сайко чарна юу ч иддэггүй. Ядаж талах хэд гэсэн чинь би өгөж газар дууссан заваан талах идэж яах вэ? Кокоми аманд хийгээд өгвөл идэ гэж авсаа. Тэгсэн нүдний шил байдгүй. Яач юу гэсэн бүр уугуул ирэн шиг болцсон гарч ирдэг. Ярь чадхаач үлчиж. Дохио зангааны хэлээр мөө гэд өгсөн. Тэр нь сайн даач биш. Ганцаараа агуулгын хоолыг бүгдийг нь эзсэн байжээ. Ертөнц бидний хөсөр хаялаа. Одоо би наалж идэхээсээр сонголтгүй боллоо. Гэ солиорч хооронд Сайки хамаг цуглуулсан мөнгөөрөө баах юм аваад тавьчиж. Юутайч Нендо зав хий гэсэн санаа гаргаад Сайки энэ боломжийг ашиглаад далай донд шилжчихийгээд заваа хийж эхэллээ. Энэ хооронд Сайко өлсөндөө хавчвал баячуудын хол те ичиж олон нэдтэй ичиж олон штэ те гэд галзуурч өгснээ эцэст арай гэж нэгэм савтай гомон эзэн юм. Мазина. Бас зэрлэгсэн нүдний шилтэг Кокомиг гаршуулад эцэст нь заваа хийж дуусгаа. Арай гэж харих нь гэсэн чинь хин явах юм гэж авсан. Шилжих төлөвлөгөө нь орлаа. Дахин нэг өдөр хэн явах талаар зөвлөдөөд эцэст нь Нендо, Сайко, хулиган нүдний шилт явахаар боллоо. Эзэнгүй арал дээр 4 дахь хоног. Сайки ягаад ч юм байдгаараа халтайчиж явах хэд маань завиндаа суудал өстой янзын хөвж штэ хөөе. Гэтэл аврах багийнхан иржээ. Эхний төлөвлөгөө бүтлгүйцсний дараа Сайки өөр арал руу бүгдийг аваад шилжсэн байж адилхан харагдуулахын тулд мод чулууг нь хүртэл хамт зөөсөн гэж байгаа. Гэртээ хараад ашгүй 50 амьдрах нь гисэн байдгүй. Алга болсон ПК сургуулийн 8 сурагч эзэнгүй арлаас олдлоо. Гих мэдээ гараад од болж гинэ. Сайкоч мөнгөөр зодоод арай гэж нуусан ч эргэн тойрноосоо яаж ч хижээгээд нууц чадсангүй. Гэтэл Кайдоос өвлөж өгнө. Сонингийн клубийнхан Кайдогийн бурснаар сонин хевлээ тавьчиж Сайкигаас юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах гээд ирсэн. Ядаргаатай санагдаад яваад өгдөг. Тэр хооронд нь манай хоёрын зургийн дараа данчснаа. One day later. Манай хоёрыг хосууд гэж авдیں۔ Бүр болоогүй Кокомигийн би засж байгаа зургийг фотошопдож оруулахаар болвоо. The next day. Кокомич нүүр хийх газаргүй боллоо доо гэсэн. Сайки сонингийнхны бүх булхайг нь хевлээд гаргажээ. 8 сарын 31 зуны амралтын сүүлчийн өдөр. Нөгөө гуравчин Сайкигаас даалгавраа хуулуулаач гэсэн хуулуулахгүй. Мэ. За ороор. За ингээд хуулуулах гэсэн Сайки зургийнхаа даалгаврыг мартсан байжээ. Тэгээд бүгдээрээ шинээр зурхаар болвоо. Зурсан зурагтаа өгүүлбэр бүтээгээд
бүтээсний хооронд нь хольт солиод алж өгнө. Сайкигаас юу хийснийг нь асуувал юу ч хийгээгүй гэж ин. Тэгсэн бүгд Сайкиг өрөвцнөө. Хэдүүлээ далай ч гэсэн явах уу гэж авдیں۔ Сайки эднэр даалгавраа хийхгүй нэгэд гялс зураг цуглуулад үзүүлсэн биш. Сайкигийн зургуудыг хараад цус нь хөөрөөд ер нь энд даалгавраа хийжснээс зуны сүүлчийн өдрөө сайхан өнгөрөөнө гэд яваад өгнө. Сайкигийн ангид зүн бэлгтээ Гяру шилжээд иржээ. Чи оч дуртай болохоор өөрийнхөө хайранд хэр бүтэлтэйгээ үзүүлэхэр алваа. Тэгсэн 2% гэж авсан. За тэгсэн нүдний шилтэй аав нь алга болчих. Аавыг минь олоод өг гэсэн юу ч хийгээд байгаа юм. Гэтэл бүр Пуэрто Рикод байна гэж шүү. Нүдний шилдч аавыгаа хайхаар мөнгө цуглуулна гэд яваад өглөө. Энэ Гяру бас хүний аавраг харж чаддсан байна. Шилжиж ирснээ яагаад ч юм харж чаддгүй. За тэгээд яах гэж шилжиж ирсэн бэ гэсэн. Миний хувь тавилангийн хүү энд байгаа гэж авдیں۔ Бүр болоогүй. Мангар хүчтэй, ягаан үстэй, эскэгээр ихэлсэн гэдэм да. Сайкиж ааврагаараа баригдчихна гэж бодоод хамгийн сүүлчийн аргаа хэрэглэлээ. Хижээлээ тасалжээ. Гяру хүмүүсийн аавраг хараад эхэлж гин. Айрын дээр ирээл бараг хулгайн гэдгийг мэдчихнэ. Үс мүснийх нь аавраач явах шиг. Кайдо тэгсэн хэрэмтэй адилхан аавраатай. Тэр донд хайргийн аавраа асаал. Сайкогоос бүр мөнгө аавраа гарч мараад гинтл хаалгаар гялтгансан аавраа харагдал. Бараг миний хувь тавилангийн хүн гэсэн том уруул. Ин арт Кокоми сахиусан тэнгэр шиг л байна. Сайкижийн бүгдийг хараад Гяруг хуурч чадахгүйгээ мэдээд үннээ хэлэх гээд оцсон. Дахиад аавраа харж чадхаа болчихноо. Тэгсэн Сайкигийн аавраа бүр 200 м өргөн том аавраатай байж таарад бүх эргэн тойрондох ааврааг нь дараад харж чадахгүй болгоод исэн мэдэг. Сайкиг явсны дараа бас л сүртэй аавраа мэдрэгдээд за энэ л яг миний гэсэн Нэндо. Нэг өдөр Сайкийн Нэндо Кайдогоор харж исэн. Нөгөө хоёр чинь нэг ярьсан юм а дахин яриад байдаг шүү. Сайки лупэнд гацжээ. Лупээс гарах арга бол юу ч удахгүй байх. Тэгсэн дахиад лупэнд орчихно. За тэгэл гарчаал явж исэн хүүхэд машинд мөргүүлэх гэж таарад аварсан биш дахиад лупэнд орчихноо. Ослын нарай гэж авраад гяс лупээс гарсан. Машин дэлбэрийн наачдیں۔ За ингээд аварсан боловч дараагийн үйл явдлууд нь бүр л амар ослоолоод идэг. Ингэж явсаар 16785 дахь удаага энэ үйл явдлыг аврахдаа юу ч бодохгүй чигээрээ хүчээ ашиглаж чаддаг болжээ. Ингэж л лупээс амжилттай гарсан да. За нөгөө Гяру чинь SK болон KS-ээр ихэлсэн бүх хүмүүсийг дуудаад хөв тавилангийнхаа хүнийг хайгаад эхэлчихэж. Сайкигийн ээлж ирээл Сайки зүгж очих уу яаж иж яагаад болтчихно. Гутраал зогсож итэл чи юу ирж шүү. Олддгүй. Яаж яхад нь сургууль дээр аавра харагддаггүй. Сайкиж би ойроо цагт намайг олохгүй гэсэн чинь чи ёо. Аавра нэтэрхий том юм шүү гэ мэдчихнэ. Том аавратай нь явбал бусд нь харагдах болохоор тэр хүн байх гэд хүлээж идэл Сайки харж байгаа дүрсгээд телепортод хүрээд ирнэ. За тэгэл гандан бурахгүй орой хотол хүлээ шүү дээ. Сайки хараад сүулдэж бууж өгөх гэсэн Чиогийн нүрэнд үхлийн зүүн харагдаад тагтнаас унцдیں۔ Сайки харж исэн талдаа азар ирж авардаг. Ингээд Сайкиг супер хүчтэйг мэдчихнэ. Чиогийн нүрэнд үхлийн зүүн байгаа л исэн болохоор арилтлан хамт байгаар шийднэ. Тэгсэн Чио гинт лунаад өгчдөг. Сайки жидгээд явсан машин хүрээд ирнэ. Бүгдээ нь авраад үхлийн зүүн нэрлдэг. Сайки хэтэрхий лаг байсан болохоор Гяруч дурлцнаа. За нэг өдөр Кокоми хичээлдээ ирсэнгүй. Ангийнх нь бүгдгэр багш нь хүртэл хичээлээ цонхолцсон. Ханаа төрсэн байх гэсэн Кайдо ханаа дүшээж магадгүй гэлдэгж гин. Бүгд ч баярлаад нэрэ гадуур өнтер явсан байх тий гэсэн сайнаар бодвол гэд хэлсэн биш. Бүгдийг нь толгойд Beauty Short Life гэдэг үг орж ирдیں۔ Ер нь бол үзэсгэлэнтэй хүн өвчин тусаад эсвэл нэг тийм хувь тавилангаараа гэх юм уу тийм богино настай хүн их байдаг л гэсэн утгатай. Хайраа ч бүр бурхнаас битгий авч яв өнтэргээд бүр сүртэй. За тэгсэн бус дангаар Кокомиг эдгишгүй өвчин туссан хагалгаанд орно болцсон явж шүү. Нэг гар ирснээр бүр Кокомиг нас орцсон үнэн гэж юу гэж авдیں۔ Сайкиж сунжирсан юм боллоо гэд бүгдд нь ханаад гэж дамжуулжээ. Маргааш нь Кокоми ирээд бүгд л бөөн баяр. Тэгснээ бүр хичээлээ таслая, тэмдэглэе гиндэ. Сайки аав ээжтэйгээ өвөө эмигийн дээр ирэхэр болж цүн дээрээ өвөнч тэсэн ядаг хүлээж байна. Утас дуугартал ухас гэж авснаа. Аав нь байсан чинь шууд тасалчихна. Эмээнд хэн залгасныг нь асуухад ээжээ туслаарэ гэдэг скам байна гэд хэлчихнэ. Дахиад утас дуугартал харваа скам гар. Өвөө би яана хайртай зээ чинь 4 сая yen зээлэж гэж шүү. Итгэхгүй байсан чинь өвөөдөө хайртай хоёулынгийнх нь нууц шүү гэсэн биш итгээд наачнаа. За тэгээд мөнгөө галт тэрэгний зогсоол хүртэл аваачхаар боллоо.
Сайкиж өвөөгөө сканд болох гэж байгааг нь мэдээд очиход л өвөө нь хурамч гэдгийг ойлгодог. За тэгээд хэрэгтнийг барихаар иртэл утас дуугарж шүү. Нөгөө скам чинь мөнгө утасны хажуу тавьчих л гэж байна. Сайкиж эргэн тойронд хүн байхгүйг нь мэдээд уцаар хаана байгааг нь олоод очсон. Ярьсан бүх хоолой рекорд байвал яах вэ? Энэ бүгдийг тооцоолж чадах хүн энэ хорвоод ганц л хүн байгаа. Тэр бол Сайкигийн ах болох Сайки Куске. Өвөөгөөрөө тоглоо гэд уурлах гэсэн. Уушлаарай өвөө гэл зөөлөрчөж байгаа юм да. Зэнэртэ мангар хайртай. За тэгээд бөөнөрөө баярт явахаар болсон машинд нь 5 хүн сууж болдог. Өвөөнч заавал явнаа. Зэнэрийнхаа Юкататай байхыг харнаа. Хин үлдэх вэ гэсэн. Аав нь жолоо ярина гэд өвөө үлд гэж авдیں۔ Хөөрхидөө. Гэтэл Куске зүгээрээ Сайки өвөөгийн үүр дээр суучихад л болно штэ гэсэн биш. Өвөө нь хит тоглосондоо даралтан нөсөөд унаад өгжээ. За ингээд тавуулаа явахаар боллоо. Имэн бүр арай л залуулгүй. Сайки жахыгаа зүгээр ирээгүй нь лавтай яах гэж ирсэн гэсэн. Ах нь надтай имэрэд ийнү гэж ин. Энэ нэг толгой дээр байгаа төхөөрөмж нь телепатиг нь хүлээж авдаггүй төхөөрөмж. Бас өөрийнхөө бодлыг ч гэсэн уншуулахгүй. Тэгснээ Сайкигийн бодлыг зүгээр л таачна. Юу супер хүч. Сайки ярихгүй байхад л хажууд нь хариулаад юм яриад яваад байвал яах вэ? Галзуу. За тэгээд үзэлцээ л гэж ин. Сайкиг ялвал яага хэлийгээд буудах болвоо. Энэ том чихмэлийг унгаавал ах нь хожино. Бууга гаргаал. Буудтал. За ямар тач Сайки ялаад яах гэж ирснээ хэлтэл сургуулаа төгсөөд энд амьдрахаар ирсэн байжээ. Өвөө нь би ч гэсэн явнаа гэсэн утас дуугараад Кускенд амьдрна гинэ. Болох уу гэсэн. 早く家に帰った方がいい。ぶっ倒れてるぞ。 Кускег харж ирснээс хэдэн 7 хоног өнгөрч Сайки ахыхаа орхисон эмээг аваач өгөхөөр эмээ өвөө дээрээ очтол дрон, робот, юу вэ? Бүр сайбер хот болсон байдаг насан. Ах дээрээ очиод юу болсныг нь асуудал. Би зүгээр хөвгчүүд тусалж байгаа юм. Гэрлийнхээ чэдэн сольж чадахгүй хөвгшин байвал чи туслана үсттэй. Тийм, би робот өмсгөл хийж өгсөн гэж авсан. Өвөө нь орж ирсэн. Сайборг өвөө. Гэхдээ зүгээр л өмсгөл байж. Тэгснэ тэрийг өөрөө удирдах наачна. Имэн тэгсэн Вижитагийн төхөөрөмжөнд шүү. Гараал ирсэн мангар залуухан болчиж. Залуухан болоод төхөөрөмж. Гайгүй байна гэд нөгөө юмаа өгөөд явах гэсэн доторх нь Сайкиг устгах төлөвлөгөө, сайборг өмсгөлөнд цэрэг бүтээх, залуужуулах төхөөрөмжөнд хэсэг хугацааных Сайкиг устгах төхөөрөмж бүтээхэд энэ хөгжүүлгийн хотыг туршилтанд энтер гитсэн байд юм да. Нэг өдөр Нэндод хайрын захиа ирсэн бидیں۔ Кайдо уншснаа. Сайки уншдал. За юу болсон бэ гэхээр бейсболын тэмцээд хоцорч ирээд хамгийн сүүлд нь гараад бага комбек хийлгсэн. Нисж ирсэн бөмбөгнөөс нэг охиныг аварсан байж. Гол дүр юм аашаа. Тэгснэ гэхдээ би үерхгүй л дээ. Миний тайп биш гэж авдیں۔ Кайдоч чи өөрийгөө харсан уу? Чамд захиа бичээд үерхий гэж яага талархах хэрэгтэй гэж уурлж байна. Тэгтэл Ларын хайрын хоёр ирээ захиаг нь уншдал. Гэтэл энэ нь хайрын захиа биш, бейсболын клубт нь орохыг хүссэн захиа байжээ. Нэг сарын нэгэн Кокоми Сайкиг сүм рүү хамт явахаар урих гээд хонх тартал Сайки хонхын дуурдаггүй орхичиж тэгсэн ах нь хүрээд ирдэг. Ингээд Сайкитай хамт явахаар болтол ах нь бас л хамт хүрээд ирж ах нь үерхэж байгаа мó гэж асуудал. Кокоми бүр сандарч өгнө. Тэгснэ. За тиймдээ ерөөсөө тохирохгүй хоёр шүү дээ. Яг л мэлхий цар хоёр шиг гэдээ. Кокомич юу гэжтэй Сайки ч сайн тал зөндөө байгаа шүү гэсэн. Мэдлгүй яах вэ? Тиймээс чи тохирохгүй гэж авсан. Сайкич бүр уурлаад Кокомич энэ хүн надтай таарснаас хойш нэгч оф гэж хэлээгүй гэсэн. Тэгээд хариугаа авахаар ультимейт арга ашигладал эргэн тойрондох бүх хүмүүс ахыг нь тойроод хоёулаа боллоо. Одоо Сайки ганцаараа болох л үлдлээ. Сайки ном уншихаар иржээ. Номоо аваад унших гэсэн гарных нь бэли урагдчихна. Сайкигийн энэ бэли бол хүрсэн бүхнээ хэн битсэн, хэн хэрэгэлсэн хүнийх нь бодол, яаж үүсэн энтергээд бүгдийг мэдж болдог чадварыг хамгаалдаг. Урагдсныг нь анзаарлах нь номонтой хүртэл хоёр гар номын сан танилцаад нэгэн хайрын түүх эхэллээ. Энэ бол 20 жилийн өмнөх энэ номыг түрээслэн уншиж байсан хоёр. Номоо уншиж дуусгаал дараагийн бүлэг нь унших гэсэн бас л нөгөө хоёр чинь түрээсэлж сонирхоод номонд хүртэл нөгөө хоёр чинь бас номныхаа талаар яриад Сайкиг спойлчихноо. За тэгсэн залуу нь үерхий гэсэн дуусчдیں۔ Сайкич гэс дараагийн номын автал зөвхөн залуун төрөлсөж эмэгтэйд нь юу болсон бэ гэд номонд хүртэл нөгөө хоёр чинь гэрэлчиж бас номоо спойл доостой.
Тэгсэн гинтл залуу би гарч ирээд наа чи миний найз хүн гэд дусчлаа. ここで終わりクソ Дараагийн номонд хүртэл залуу биетэй зодтолцож шүү. Бас номоо спойлдох мартахгүй. Тэгээд дуусчихна. ここで終わりクソ Дараагийн номонд хүртэл бас л номоо спойлдоод сүүлчийн тулаан эхэллээ. Тэгээд дуусчихна. クソ Сайкич бүр юу ном унших. Энэ хоёрын төгсгөлийг харчих гээд хамгийн сүүлчийн номонд хүртэл хэвлэлийн хүмүүс л харагдаад байна. Гэтэл номын санчин нэрээд хаалаа гэсэн хайрын түүхийн гол дүрийн залуу нэжээ. Ингээл гол дүрийн залууг ялсан мэдээд Сайкигийн нэг сэтгэл амарсан да. Inner peace. За нөгөө шар устчин Сайкид гял сэтгэлээ илчлэх гээд хүлээж исэн манай гяр үрснэ хайраа майраа болоо өвчтیں۔ Албаар найз өхөнтэй дүр үзүүлж л дээ. Тэгсэн шар уст юроосо хардаж мартахгүй. Зүгээр л уур нь хүрээд идэг. Яг энэ үед Кокоми иртэл манай хоёрыг шүүгэнд нуучдیں۔ Яасан бэ гэсэн шар уст чинь Кокоми сайн болцсон байжээ. Түүнээс хойш Сайкиг шалиг гэж удаад Кокомиг салгахаар уулзалт хүртэл зохион байгуулчихна. Чио бас ирчиж мангарч царайлаг залуучууд ирээл Кокоми чараа Сайкиг мартчихжээ шүү. Сайкич бас хажуу өрөөнд нь ирээ тагнуулдастай. За тэгээл нэг нэгээрээ яриад Чиогийн ээлж ирсэн бүр тоосон шинжгүй шүү. Кокомигийн ярих ээлж иртэл бүр тэмдэглэж авч маваад. Гэхдээ Кокоми дотроо Сайки байсан бол гоё гэд бодсон. Сайки чим залуучуудад Кокоми тохирохгүй гэд бүгдээ наваад авчдаг. Сайн ч юм шиг, гүү ч юм шиг. Сайкигийн гамшигт өдрүүд нэг иймэрхүү. За ямар тач үргэлжлэл бий. Тэр болтол бай бай.